төрийн ордны Б1 давхурт эрэгтэй эмэгтэй хоёр төрлийн өсчин ажилладаг. Би яг одоо эмэгтэй өсчин дээр нь зөвсөөр тайруулах гэж байна. Намайг Шинцэг гэдэг. Би дан эмэгтэй өсөөрөө дагнаад одоо 10 жил ажиллаж байна. Миний өмнө ордондээс үсчээгч болохоор 45 жил ажилласан. Ингээд юм билээ. За, намайг Авган Самдангийн их чаргал гэдэг өсчний мэргэжлэр 20 жил ажиллаж байна да. Ордонд орж ирээд 4 жил өсчнээ ажиллаж байна. Байнга үйлчлэл бичдээс нэр дурдвал. За, одоо зөндөл олон хүн байгаа да одоо. Үйлчлэгээний ажилчид, суугчид гээд гишүүд, сайд дарга нар гээд зөндөл хүмүүс асуулт юм да. Руу орж ирэхэд тэмүүлэн гишүүн. Манай байнгын үйлчлэгч тий цаг аваад орж ирдэг. Нөгөө хуваараа дандаа ажиллаад сурсан юм чинь. Ордны ястыг сурах галаас хичээжлээ. Хамгийн анхны ордонд 4 жил өмнө ирэхэд анхны яг үйлчлэл чи юм бэ? Ямд орчихсан шүү дээ. Яараа сандраад бичсэн. Одоо сандрахаа байсан. Одоо сандрахаа байсан. Ингээ 2015 онд болчихсон. Яг л 10 жил болж байна. Тэгэл урагшаа явал нэг карьерч сурд штэ өвөр Монголд. Дандаа нэг том фестивал тоглолтууд одон л үзээ. Цагаан сар магасар үргээд сар мараар яваад өчтдөг шүү дээ. Нөлөөцийн тоглолт молтод. Цагаан сарын тоглолт молтны хард ажилтдаг. Нэг өдөрт өглөө 10-аас орой 10 хүртэл тоглолтын ард 93 үс застсан рекорд байна. Одоо ордонд за нэг угаасаа нөгөө өдөөсөө шачаал гайг болчтой. Тэр өглөө 8-аас нэг өдөр нэг 2 хүртэл ер нь 30 минутын зайтай завсаргуу явчихдаг. Бишчүүд эхнэрээсээ илүү өсчөндөө өмнө ч байдаг үгээд. Энэ үгтэй санал нэг байна. Ер нь бараг 180% үнэн байх шүү. Би бүр анханасаа гоос ханжсан шүү дээ. Тэгээд надад салбартаа хийгээгүй хоёрхан юм байгаа. Биний шивээс тэгээд эрэхтэй ус засаагүй. Бусдын бүгдийг хийсэн. Мейкап, хумус, сормус, хөмсөг контурны шивээс ерөөсөө. Манай ихч мундаг одоо Германы мастер өсч юм байт. Тэгээд тэр ихч маань анх намайг энэ зам хөтөлж орсон. Тэгээд сонирхлоор дараагийн үс засаад бэжиг сэлжсэн. Тийм төсөөл байсан юм. Гэхдээ тэр үед бол тийм төсөөл байгаагүй. Гэтэ зүгээр ер нь яг ямар ч юм хийв сайн ижил гэсэн бодол байдаг. За яг орж ирдэг гişүүдэл таньж. Нарантяг гişүүн байна. Номжимэг гişүүн байна. Соёл гişүүн байна тий. Яг таньж байгаа л дээр байна. Саранжуулан гişүүн хоёр орж ирсэн. За тоош тонгож шүү. Бид түүний нэр аягүй тогтоодог шүү. Ажлаа хийж байхдаа чив чимээгүй байгаад байна гэж байхгүй бах тий. Байхгүй даа. Шийдтэй ингээд ямар яриа үүсэх вэ? Зөвлөгөө өгнө. Үсний зөвлөгөөнүүд өгнө. За тэгэл ингийн ойр зүрийн кофе уух уу, яах уу, яаж анцлах юм. За тиймэрхүү юмуд бол байна. Сайхан амарсан уу? Нэг самаагүй юм яриад байж болохгүй шүү дээ. Нэгэнч нар өгөн би нэгээ таньдаг байвуу. Орж ирээд танилцсан. Манай ихэгч ч одоо миний ордны багш шүү дээ. Тэр орднод төөрж юм. Гээ төөртлөө нэг хайхтар явсан чгүй би ер нь өглөө орж ирэл тийм баг гардаггүй тэгэл дэшегээ орол нэг GS орно лифтээр 4 давхар руу гарч хоолндоо орно буцаал буун манай хаалга одоо нэг бүх хүмүүст нээлттэй байгаа шүү. Ажлын 5 өдөртөө ажлынхаа цагаар 8:30-аас орой 5:30 хүртэл ажиллаждаг. Хүмүүсийн талархал байдаг та.
ингээд сэтгэлтэнд хүртэл үйлчлэгээ ингээд үзүүлээд хүмүүс талент хараад нүдэн гэрэлтэд баярлаад гарах тэр мөчлөө.